Бүгдээ сайн байцгаана уу? Солонгослын хөтөлбөр хичээлээр дамжуулаад солонгослыг анхан шатнаас нь дунд руу, дунд шатнаас нь гүнзгий рүү, гүнзгий шатнаас нь цаашаага бүр илүү их гүнзгийрүүлэх төлөвлөгөөтэйгээр энэ хүү хичээл маань эхэлж байна. Солонгослны өнөөдөр бүгдээрээ солонгослны эгшгийг хамтдаа суралцгаая. Солонгослны эгшиг үсэг. Солонгос хэл нь нийтдээ 24 үсэгтэй байдаг. Түүнээс 14 гийгүүлэгч байдаг байгаа. Тэгэхээр 14-ийн 10 эгшиг байгаа. Солонгос хэлний үсгийг бичихтэй зүүн дээд булангаасаа баруун доод булан руу гэсэн дистаралаар бичдэг. Зүүн дээд булангаасаа баруун доод булан руу гэсэн зарчмаар бичдэг байгаа. Зүүн дээд булангаасаа баруун доод булан руу. Тэгвэл өдөр хамтаа А үсэг бичиж үзье. 1 2 А үсэг. 1 2 А үсэг. За түүний дараагаар О үсгийг бүгдээр бичиж үзье. 1 2 О үсэг. 1 2 О үсэг. За 1 2 У үсэг. 1 2 У үсэг. За одоо бүгдээ О үсгийг бичиж үзье. 1 2 О үсэг. 1 2 О үсэг. Анзаарах юм бол босоо зураас нь арай илүү урт байж байгаа. Түүний яг гол хэсэгт нь түүнийг таруулж бичиж байгаа. О үсгийг анзаарах юм бол ажиглаж байна. У үсэг нь хэвтэй зураас нь баг зэрэг богинохон тэгээд босоо зураас нь арай илүү урт байгаа. О үсгийг харах юм бол тэнгэлгээр яг голд нь очиод түүний дараагаар урт үсэг нь урт зураас нь илүү урт байгаа тийм үү? За дахиад түүний дараагаар И үсэг. И үсэг маань маш амархан. Нэг гэсэн ээжээр дарагдж байна. И үсэг. За тэгвэл одоо А үсэг маань юм байсан бол за бүгд ажиглая. А үсэг маань юм байсан бол А дээр би нэг шүд нэмээ. 1 2 3. А үсгэн дээр нэг шүд нэмэгдсэнээр яа болж байгаа бол О үсгэн дээр нэг шүд нэмэгдэхэл ёо болох байгаа. За ёо үсэг бүгдээ бичиж үзье. 1 2 3 ёо үсэг. Тэгвэл У үсгэн дээр нэг шүд нэмэгдвэл 1 2 3 Ю үсэг. У үсгэн дээр нэг шүд нэмэгдэх юм бол Ю үсэг. Тэгвэл О үсгэн дээр нэг шүдийг нэмээ. 1 2 3 Ю үсэг. Дахиад хараарай. 1 2 3 Ю үсэг. За. Солонгос хэлний 9 эгшгийг одоо бид нар үтсэн байна. Одоо 10 дахь эгшиг буюу 1 дагадлаарэ Ө үсэг. Энэ маань Ө үсэг байгаа. Ө. А Я О Ё У Ю О Ю И Ө үсэг байгаа. Ө. За. бичиглийн дахиад нэг харъя. А Я О Ё У Ю О Ю И Ө байгаа. Ө үсэг. За. А Я О Ё У Ю У Ю Ы И Манай түүн Монгол үний сэтгэлгээнд нийцүүлэн солонгос хэлний бүх шатны ном зурагчдыг боловсруулан гаргаж, мэргэжлийн түвшинд солонгос хэлний анхан шатнаас эхлээд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дээд шат хүртэл бүх сургалтуудыг Монгол болон солонгос багштайгаар байнга эсэл даван суралт явуулж байна. Манай түүний багш нар магистр болон түүнээс дээш зэрэгтэй ба Монгол түүний онцлогт нийцүүлэн хичээлийг сонирхолтойгоор явуулдаг. Би нарийн гарц хэл шинжилгээ хүрээлэнд солонгос хэлний анхан шатны сургалтанд суудаг солонгос монгол багштай найрсаг 5 дахь ном болон тоглох CD бус хэрэгслүүд нь ойлгоход маш хүнтэй. 6 сарын дотор одоо POP-ийн 4-р төсөнд тэнцвэрч ясан гэх хичээлийн цагаараа нэмэлтээр ирж хичээлэх боломжийг олгодог байгаа. Хилээ сайн сурч тэтгэлэг хангахыг хүсэж байна. Солонгос хэлнийхээ мэдлийг дээшлүүлэхийн тулд нарийн гарц хэл шинжилгээний хүрээлэнг зорж ирсэндээ баяртай байна. Багш нартай бол баярлалаа. Солонгос хэлийг зөв суурьтай суралцахыг хүсвэл манай сургалтын төвд хүрэлцээр суралцаарай. Та бүхэн солонгос хэлийг чанартай зөв суурьтай сурмаар байвал нарийн гарц солонгос хэлний мэргэжлийн сургалтын төвд хүрэлцээрэй.
Та сурч чадвал бид зааж чадна гэсэн уриалгаар манайх үйл ажиллагаа байнга явуулж байна. Манай хаяг 13 дугаар хоолойны автобусны буудлын баруун талд байрлах Британий элчингийн баруун хойд талд Могилевская офисны 5 дугаар давхарт 505 506 дугаар өнд байрлаж байна. Манай утас 9664 9939 8994 9939 даяагуудаа залгаарай. Эдгээр бичигдсэн их шиг үсэг байна. Гүйвлэгчтэй хамт бичигдэх үед энэ мэн ингэж дангаараа бичигддэг. Хэрвээ их шиг үсэг үгийн дунд дангаараа бичигдэх бол А үсэг маань А үсэг маань урдаа бөөнхөтөгөр А гэж бичигддэг байгаа. Энэ хоёр маань ямар ч ялгаагүй яг адилхан А үсэг байгаа. За тэгвэл Я үсэг Я үсэг маань болохоор Я үсэг нь юм байсан шүү дээ. Я. Тэгвэл Я үсэг нь 1 2 3 4 Я үсэг. Я. За О үсгийг харцгаая бүгдээрээ. 1 2 О үсэг. О үсэг маань урдаа бөөнхийг авснараа 1 2 ялгаа байхгүй О байгаа. О үсэг. О үсэг. За тэгвэл Я үсгийг харцгаая. 1 2 3 Я үсэг. Я. Тэгвэл 1 3 Я үсэг. Бичиглийн үед баг зэрэг өөрчлөгдсөн. Энэ маань дуудлагын үед яг адилхан байгаа. Энэ нь болохоор их шиг дангаараа бичигдэх үед бичигдэг бол энэ гүйвлэгчтэй хосолж бичигдэх үед ийм байдлаар бичигдэг байна. За тэгвэл дараагийн хэсгийг бүгдээ харцгаая. 1 2 Ү үсэг. Ү үсэг. За тэгвэл хараарай. Энэ Ү үсэг. Яг адилхан. За одоо Ю үсгийг харцгаая бүгдээрээ. 1 2 3 Ю үсэг. Ю үсэг. За бид нар хүнийг И гэж сурсан шүү дээ. И үсэг. И үсгийг бичгтээ бас ингэж үчиж болно. И. За одоо түүний дараа ичих Ö үсэг. Үсэг. За ингэж үчиж болох нэ. За тэгэхээр бүгдээрээ дахиад нэг ажиглая. А. Я. О. 여. 오. 요. 우. 유. 으. 이. Үдсэн их шиг үсгүүдийг нийлүүлээд бүгдээ үг зохиож үзцгээе. За тэгэхээр хараарай. Тэгээ түүний араас И үсэг орж ирлээ. И. За бүгдээ уншия. И. Энэ маань монгол хэлний хүүхэд гэсэн утгатай байгаа. Хүүхэд. Хүүхэд гэсэн утгатай байна. Хамтаа уншия. И. Энэ маань ямар үсэг вүлээ? Мэдээж хэрэг О үсэг байгаа. Огийн араас И орж ирлээ. Нийлүүлээд уншия бүгдээрээ. Ои гэдэг маань өрөөс тэмэх гэсэн утгатай байгаа. Өрөөс тэмэх. Ои. Өнөөдрийн хичээлээр 10 шиг үтсэн байна. Эдгээр үсгүүдийг бүгдийн сайд дээр цээжлээрээ бас хуулж бичиж үзээрэй. Тэгээд дараагийн хичээлдэр бүгдээ дахин уулзцаая. Анхаарал тавьсанд маш их баярлалаа.